Сайн байцгаана уу? За өнөөдрийн Норогийн жижигхэн түүх болон тавтай морил. Тэгээд би энэ хүү YouTube-ээр дамжуулан өөртөө тохиолдсон бас танд хэрэг болж магадгүй гэсэн үднэс зориулж хийж байгаа блог юм аа. Тэгээд би Америк нэгдсэн улсад амьдардаг. Өмнө нь би Хаваад амьдарч байсан. Тэгээд одоо Ютад ирсэн байгаа. Тэгээд хүмүүс хөвчлэн асуудаг асуулт нь Америкт төрөх ямар вэ гэж асуудаг. Тэгээд би Монголд 2 хүүхдээ гаргаад тэгээд Хаваад 2 хүүхдээ гаргасан. Би 4 хүүхэдтэй. Монголд би эхнийхээ хүүхдийг гаргаж байхдаа эхний 2 хүүхдээ гаргаж байхдаа ер нь бол эхнийхээ хүүхдийг налаахад төрөөд хоёр дахь хүүхдээ болохоор их наслахс дээр төрж исэн. Тэгээд яасан бэ гэхээр миний нөгөө зүрх муу байна гэдэг. Тэгээд их наслахс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн үед яг оншин олоогүй. Гэхдээ их наслахсын эмч болохоор надад тэгж хэлж ирсэн аахгүй юу. Чи зүрх шилжүүлэн суулгах юм уу? Эсвэл хахлуу суулгах зүрхний гажигтай гэд намайг загнаад чи ойлгож гин үү? Чи ингээд төрж болохгүй. Тийм болохоор чи одоо энэ хүүхэд чинь төрж явах хувцад ямар нэгэн асуудал гарах юм бол бид нар хамгийн түрүүнд эхийнх нь амь насыг аврах арга хэмжээ авнаа гэж хэлчихсэн баггүй юу. Тэгээд тухайн үед би чинь залуу байсан. Тэг одоос залуу л да. Гэтэ тухайн үед би нэг 27-тай байсан. Тэгээд манай нөхөр өтөөрт ингээд амар хүнд тусаад одоо яанаа ингээд үнэхээр зүрхний өвчтөй болчлоо. Одоо энээс хойш угаасаа төрөж болохгүй юм байна гэд ойлгоцсон. Тэгэл ер нь ингээд миний зүрх өвдөөл ингээд эмчилгээ хийлгээл тэгсээр агаад төрөхдөө би ямар ч асуудалгүй төрсөн. Зүгээр төрсөн. Тэгээд би төрчөөд шууд нөгөө Хаваа руу сурахаар 2019 сурахаар яваад тэгээд Хаваад ирээд би зүрхний эхний 3 сар миний яг зүрх өвдөж байгаа юм шиг ингээл амьсгал давчтаал тэгэл ингээл хатгуулаад ингээл энэгээр хатгуулаад яг л зүрх өвдөд байгаа юм шиг тэгэл ингээл уруулам хөхрөөд байгаа юм шиг санагдал. Тэгээ манай нөхөр за одоо хууль Америкт ирсэн чинь бүх шинжилгээгээ хийлгээд үзье. Зүрхний бүх шинжилгээ хийлгэж үзье хоёлаа гэд. Тэгээ бүх шинжилгээг нь хийлгээд үзсэн чинь миний зүрхний нэг судас нь одоо шүүрэлтэй буюу leaky valve гэдэг онш гараад тэгээ эмч надад тэгжсэн ахгүй үгүй чиний наач бол нэг амар сүртэй асуудал бол биш ээ. Манай ээж 10 жил болж байгаа ийм онштой. Гэтэ одоо хിവэрэ амьдарч байгаа. Тэгээ чи хэдэн хүүхэд гаргаж болно. Ямар санаа зовх зүйлгүй. Чинийх болохоор залуу учраас идгэх магадлал өндөртэй. Чи идгэж чаднаа гэж хэлсэн ахгүй юу. Тэгээ би ингээ өвдөөд байна гэсэн чинь чиний өвдөөд байгаа нөгөө ингээд яг хүнд онш сонсоод тэгэнгүүтээ яг тэр сэтгэл зүйн шууд ингээд өвдөөд эхэлчт юм л да. Сэтгэл зүгээр шууд ингээд хүнд онш сонсдоор яг зүрх гэсэн би зүрхний хаалхтай би ингээд сүржирээд орно те би одоо ингээд болохгүй гэсэн ингээд тарих нөгөө шууд ингээд автоматар нөгөө хүлээгээд авцсан хүн дээр тэгэнгүүт яг тэр өвдөлтөө ингээд би дээрээ мэдрээд идэв юм байл да. Тэгээд намайг сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэйгээд тэгээ би сэтгэл зүйчтэй уулзаад эмчилгээ аваад тэгээд яг 3 эмчилгээ аваад сэтгэл зүйн эмчилгээ аваад ингээд өөртөө ажиллаад витамин уугаад дасгал хийгээд тэг ингээ өөрийгөө тайвшруулаа ер нь би ирүүл би зүгээр би юм зүрхний онштой биш би одоо зүгээр юм байна гэдгээ мэдээд ингээ хүлэн зөвшөөрөөд ингээ эмчилгээ хийгдээд сэтгэл зүйн эмчилгээ хийгдсэний дараа би яг 2020 онд 3 дахь охин маань яг ковид үеэр миний охин жирэмсэн байж таарад яг мэдээд тэгээд би дахиад санаа зовоод зүрхний эмчэд үзүүлсэн чинь чиний над юу чинь шүүрэл чинь идэгцэн байна. Одоо чиний зүрх чинь амар одоо хүчтэй цохилж байна. Ямар санаа зовох зүйл алга чи санаа зовлтгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би охиныгаа төрүүлээд тэгээд эмнэлэг бол үнэхээр сайн одоо халамжилдаг одоо тэгэл юу хэрэгтэй яах уу ийх үү гэл тэгэл байн орж ирээ шалгаал тэ ингээл ямар ч асуудалгүй 3 дахь хүүхдээ гаргасан үнэхээр гоё одоо олон эмч нарын
дунд те үнэхээр гоё халамж мэдрээд гоё хайр мэдрээд гоё төрсөн. Тэгээд төрсний дараа би одоо постпартум тусаад постпартум трама гэдэг онш аваад тэгээд нилээн одоо сэтгэл зүгээрээ нилээх өвдсөн. Тэгээд өвдөж явж байгаад 4 дахь хүүхдээ олоод тэгээд 4 дахь хүүхэд маань зүгээр surprise болоод ирсэн. Яг тэгэхээр намайг нөгөө нэг сэтгэл зүйтэй одоо пост төрсний дараах хямралтай учраас ер нь бол хүүхэд гаргаж болохгүй. Яа тэгэхээр би нөгөө эмийн эмчилгээ авч исэн. Маш хүндрээ тэгээд эм ууж исэн учраас би энэ талаараа ер нь бол ярьж исэн. Та нар наваа мэдэх бах. Тэгээд эмийн эмчилгээ аваад явж байгаад би 4 дахь хүүхдээ гаргаад 4 дахь хүүхэд маань бол маш их эмч нарын шалгалт, хяналт одоо олон шинжилгээ хийлгэж иж тэгээд одоо 3 сартагийн хяналт, 6 сартагийн ургийн гажиг гэл бүгдийг хийлгээ тэгээд бид нар ингээ эм ууж байгаа болохоор бид нар таны хүүхдийг гаргахгүй гэж шийднэгээ тэгээд маш сүртэй ингээ шинжилгээ хийгээд тэгээ манай хүүхэд гарсан. Тэгээ гараад амар хүндрэлтэй төрсөн. Тэгээд яасан гэхээр 3 хуруу өвдөлт өгөөд би ус 3 хуруу нээгдээд өвдөлт өгөөд тэгээд эмнэлэг дээр очиод миний ус гараад тэгээд 4 хуруу нээгдээ. Ерөнхийдөө нөгөө өвдөлтийн процесс эхэлж байгаа хгүй явагдаж байгаа хгүй юу. Тэгж явах үед би ингээд бас ухаалдаа унтсан заяа. Тэгээ ухаалдчихаар эмчнэр манай нөхөр бодохдоо одоо ухаалдчихаар одоо нөгөө юу хагалгаа хийсвэр хийх хэрэгтэй байх гэж бодсон юм байна л да. Тэгсэн чинь манай нөхөр яасан бэ? Манай эхнэрд ингээ хийсвэр хийхгүй мó одоо манай хүүхэд зүгээр үү яасан ийсэн гэдээ асуусан чинь намайг ингээ эмраагаар орж ингээ тарих үзээд бүх юм чек өө танай эхнэр чинь зүгээр хүүхэд чинь зүгээр бид нар сэрхийн хүлээн өөрөөр нь төрүүлнэ гэдгсэн гэж байгаа байхгүй. Тэгээд би ингээ одоо баг ойролцоогоор 30-аад минутын дараа сэрж байгаа байхгүй юу. Тэгээд сэрээл миний нугас руу нөгөө мэдээ алдуулах тариа хийгээл нөгөө өвдөлт түргэсэх тарианууд тусланууд хийдэн штэ. Тэгэл өвдөлт нөгөө миний юу өвдөлт амар ихсэл тэгэл нөгөө яг хүүхэд маань гарч байгаа байхгүй юу. Тэгэл гаргаал би бас ингээ ухаалдсан. Тэгээд тэр ухаалт маань 6 цагийн дараа сэрсэн. Тэгтээ эмчнэр одоо намайг бас сэрхийг л хүлээж исэн. Тэгээ яа тэгэхээр миний бүх юм эрүүл гарсан тархины зураг одоо бүх юм ингээд хэвэн болохоор зүр сэрхийн л хүлээжсэн. Тэгээд сэрсэн чинь миний хүчил дөрвч унтсан байсан, даралт бүр ингээ буурсан байсан, зүрхний цохилт амар бага цохилж исэн. Тэгээд энд ерөнхийдөө бол одоо миний ойлгосноор одоо ямар үед одоо бүр ингээд би бол ингээд өөрийгөө олохтой ингээд мис засал хийлгэх бах л гэж бодож ирсэн баггүй. Тэгсэн чинь ингээд өөрөөр мань төрүүлсэн болоод би ингээд бүр үнэхээр гайхсан. Тэгээд эмчнэртээ бас баярлаа. Тэгээд хэрвээ Монголд байсан бол аль хэзээний маг хийсвэр хийгээд авсан байх байсан л та. Гэхдээ одоо тэр үеийн эмчнэр одоо намайг тэр үед яагаад би ухаалдсан юм бэ гэж асуухаар онш байдаггүй заяа. Бид нар ингээ бүх юм чинь чек хийсэн ингээд магадгүй таны нөгөө нэг юутай одоо стресстэй холбоотой хаа та нөгөө нэг сэтгэл зүйч нөгөө хитрхи хүчтэй өвдөлт авахар хүний бие нөгөө даахгүй ингээ ухаалдчихдаг тэгжэд дүгнсэн. Тэгээ ямар ч байсан Монголд төрөх, Америк төрөх хоёрын ялгаа нь одоо Монголд бол үнэхээр эмчнэр бол орж ирээл за дээш авир орон дээрээ гар одоо төр гэл ингээл зарим загинж магнаал тий тэгдэг. Энд бол ерөөсөө ингээл та ямар байна, яах уу, яаж ийн гэл орж ирээ шалгаал тэгэл төрүүлд юм байлээ. Тэгээ нэг бас нэг гайхсан юм нөгөө Монголд нөгөө нэг төрсний дараа ингээл нөгөө массаж хийдэж штэ ингээл амар чанга дараад тэгээ энд болохоор ерөөсөө тэгдэггүй юм байлээ. Массаж ерөөсөө хийхгүй. Тэгээ жоохоо ингэж дарж үзээл тэгэл за зүгээр үү гэл ингээл тэгээд дээрэс нь төрсний дараа шууд мөстөө ус авчраа өгчдөг заяа.
Тэгээд энд хэрвээ Америкт байгаа хүмүүс эмнэлгээр төрж эмнэлэг твтж байгаа хүмүүстээ Монгол хоолоо хийж авчиж өгж байгаарэ. Тэгээд би ингээд яг хүндрэлтэй төрж байгаа тэр үед манай нөхрийн найз хоёр надад ингээ хоол хийж авчирж өгсөн. Надад бүр амар гоё юм ирч хүч. Тэгээд ингээ Монгол хоолоо идэхээр хүн ингээд бас нөгөө буурсан даралт маань ингээ ихсээд ингээд сэтгэл санаа хүртэл айгу гоё болд юм лээ. Тэгээд тийм болохоор Монголд энд байгаа хүмүүстэй гоё эмнэлэгт байвал хоол хийж авчиж өгч байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд энэ надад тохиолдсон бас нэг түүх. Тэгээд бас хитрхи хүнд онш авахаар одоо онцлогдсон бол тэрийгээ заавал баталж өөр нэг эмнэлэгт үзүүлж байгаарэ. Жишээ нь зүрхний онш ч юм уу тий. Энэ маш ингээд чи идэрэхгүй гэсэн тийм онштой байх юм бол заавал давхар хяналтанд орж өөр эмнэлгээр үзүүлээрэ гэж хэлмээр байна. Баярлалаа.